Өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд бид нар өнөөдөр 1-р Петр 5 дугаар бүлгийг суралцах байгаа. Тэгээд зөвмөр 1-р Петр 5 дугаар бүлэг. За, тиймээс би та нарын ахлагч Христийн зовлонгийн гэрч мөн илчлэгдэх алдрыг хуваалцагчийн хувьд та нарын дундах ахлагчдыг ятгаж байна. Та нарын дунд байгаа Бурхны хонь сүргийг хариул. Албадгаар бус харин сайн дураар Бурхны хүслийн дагуу харгалзан бохир ашигын төлөө бус харин хичээл зүтгэлээр өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус харин хонин сүрэгтэй үлгэр дуурайл бол тэгээд тэргүүн хончин гарч ирэхэд та нар алдрын гандашгүй дитмийг хүлээн авнаа. Залуусаа та нар мөн түүнчлэн ахлагчтай захирагд та бүгд бие биедээ даруй хандах байдлаар хувцал. Учир нь Бурхан бардамыг эсэргүүцдэг харин дарууд нэгүсэл өгдөг. Иймд Бурханы хүчрхэг мотордоор өөрсдөө даруй байлгах. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжлөнө. Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зөвнөлөө түүнд хай. Эрүүл ухаантай сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хин нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэд гитэн явдаг. Харин та нар бат итгэлээр түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах トゥ нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ. Христ дотор та нарыг өөрийн мөнх алдарт дуудсан бүх нэгүслийн Бурхан өөрөө түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож баттгаж бэхжүүлэн байгуулах болно. Сүр хүч нь үеийн үед түүнд байх болтугай. Амен. Энэ нь Бурхан жинхэнэ нэгүсэл гэдгийг би та нарт гэрчилж сургамжлан бидний итгэмжид ах トゥ болох Селанаар дамжуулан товчхон бичлээ. Энэ нэгүсэл бат цогс та нартай хамт сонгогдсон Вавилон дахь чуулган болоод мөн миний хүү Марк та нартай мэдчилж байна. Хайрын үнсэл дээр би биетэйгээ мэдчлэгдэн. Христ доторх та бүгдэд амар амгалан байх болтугай. Амен. За тэгээд ямарсан бидний хэдэн нөхдүүд 1-р он гарснаас хойш 1-р Петр номноос та бүхэндээ хуваалцсаар агаад тэгээд 1-р Петр номын хамгийн сүүлийн хэсэг 5 дугаар бүлэг дээр ирсэн байна. За тэгээд ямар ч тач эндээс хараад яг за бас яг энэ юм Бурхны сүргийг халамжлах уу гэсэн. За би одоо ингээд гарал пасторудад одоо за тийх ёстой байна гэж одоо ярих юм байна гэж анхандаа бол яг тэгэж харсан. Тэгээ өмнөх яг миний ном та нартай хуваалцсан хэсэг бол ариун бай гэдэг хэсэг байсан. Тэгээ би бүр тэн дээр бүр амар тарчилсан. Ваа ариун бай би өстой ариун байдгүй шүү дээ. Тэгээ энэ удаа бас аюу хэцүү байсан. Ингээд энэ пасторуудын өмнө гарангуутаа за та нар одоо хончлоорой. Бурхны өмнө хончлоорой. Тэгээ яг би бас гандан буурахгүй тэдэнтэй адилах ингээд дээлний тэгээ дээл өмсөд ирлээ. Ямарс үзнэ гэж гараад ирсэн. Гэхдээ энэ болгон бол зүгээр сая бол зүгээр тоглоом байсан шүү заяа. Тэгээд яг ном хуваалцахаас өмнө бид нар яг энэ 1-р Петр ном маань яг хинт зориулагдсан бэ гэдгийг бид нар эргэж харах хэрэгтэй байх гэж харсан. Тэгээ яг эзэн Бурхан Есүс яг тэнгэрт одоод түүний дараа яг ариун сүнс бууж ирсэн тэр Пентекост өдрүүдэд бүгд харь хэлээр ярьцгааж яг эзний сайн мэдээг тунхаглаж байсан. Тэгээ яг эзний Бурхны яг тэр Бурхны тушаал байгаа тийм үү. Дэлхийн өнцөг болон бүрт Юудэ болон Самар харь үндэснүүдэд эзний сайн мэдээг тунхаглая. Тэгээ яг эзний сайн мэдээг тараагаад тэгээ тарааж явсан газруудаа сүм байгуулаад тэндээ ахлагчдыг томилчихсан. Тэгээ яг 1-р Петр номыг Петр бичихтэй бас яг тэр шинэхэн ахлагч нарт зориулсан тэр зүйлсийг энэ номон дээр их бичсэн гэж би харсан. За тэгээд
Яг үр дүнгийн цуглааны хувьд ингээ харангуут бид нар яг тийм дөнгөж сайн мэдээ сонссон ахлагч пастортай хүмүүс мөн үү гэхээр үгүйтэй бид нар 33 жил яг Монголд тэр сайн мэдээ орж ирснээс хойш бид нар үр дүнгийн цуглаанаар дамжуулаад бурхан олон гайхамшигтай зүйлсийг хийсэн байна. Магадгүй ирж байгаа өдрүүдэд ч гэсэн бурхан яг энэ сүмээр дамжуулаад олон гайхамшигтай зүйлсийг хийхэд бэлдэж байгаа гэж би хардаг. Тэгээд бурхан яг энэ сүмээр дамжуулаад өөрийн гайхамшигтай үйлсүүдийг хийж өөрийн гэрчлэлүүдийг бас харуулах болно гэж итгэдэг. Тэгээд миний хувьд өнөөдөр яг 1-р Петр 5-ын 1-ээс 14-р хэсгийг ингээд та нартай хуваалцахдаа би энэ 3 хэсгээс бүрдэж байна гэж хараад тэгээ хуваалцахаар шийдсэн. Тэгээд 1-р Петр 5-ын 1-ээс 4 бол ахлагч нар руу илүү их одоо чиглэсэн байна. За дараагийн 5-аас 11-р хэсэг дээр ер нь итгэгчдэд ер нь чиглэж байна. Тэгээд 12-аас 14 маань сүүлчийн залбирлын талаар ингээд төгсөж байгаа юм байна. Тэгээд яг энэ зүйлсийг хуваалцах эхлэхэд яг энэ 5 дугаар бүлгийг яг ингээд Петр эхлүүлэхдээ тий өөрийгөө ингээд танилцуулж эхлүүлсэн байгаа. Яг тиймээс би та нарын ахлагч гэж танилцуулсан. Тэгээ яг ингээд Петрийг яг өөрийгөө ингээд танилцуулахаар нь яалтчгүй за Петр гэж яг хэн байсан юм бэ гэдгийг жоох ингээд хайсан Библи дээрээс. Тэгээ яг сайн мэдээний 4 номны 3 дээр нь Матай номны 4:18-аас 22 дээр, Марк номын 1:16-аас 20 дээр, Лук номын 5:1-ээс 11 дээр юу гэж хэлсэн бэхээр ямар хүн байсан гэхээр тэд нар загасчд байсан. Завтай. Тэгээд загас бариад магадгүй тэд барьсан загасаа зарж борлуулад тэгээд ингээд өөрсдийгөө болон өөрсөндөө хамаатай ах ихч дүү магадгүй хинч байж магадгүй те өөрт хамаарал бүхий хүмүүсийг тижээдэг магадгүй асардаг тийм хүмүүс байсан. Харин Есүс тэрнийг өдөр өглөө шүнжин загасчилсан тэр завчид дээр ирээд загас байхгүй байна гэхдээ дахиад тороо аяараа гэж хэлсэн. Тэгээд маш их загас авсан. Харин Петр тэр үед эзэн минь би нүгэлтэн өн намайг орхиоч. Харин Петр Есүснийг сонин зүйлийг хэлсэн. Чи хүмүүсийг загасчлах болно гэж хэлээд хэлсэн. Тэгээд Петр бас яг энэ үеэс эхлээд Есүсийг дагсан, дагалдаж одоо яг 12 дагалдагч юм бас нэлээд итгэвчтэн үнийг дагалдагч байсан болов уу гэж харлаа. За тэгээд Иохан номын 21-ийн 1-ээс 14 дээр юу гардаг гэхээр Есүс цовдлогдоод загламаа цовдлогдоод дахиад амьлцсан. Тэгээ мэдээж дахиад амьлсныгаа итгэгч өөрсдийн шавнартаа бас илэрхийлж байсан, өөрөө үзэгдэжсэн тий. Тэгэд нөхдөө жоохон хийх юмгүй яг Есүс ингээд энд гарч ирээд байхгүй болоод байсан учраас нэг жоохон хийх юмгүй байсан болов уу гэж харсан. Тэгээд тэр Петр бас л гэсэн за зүгээр сууж яхаар загсанд явъя. Хэдэн ирчүүтэй бүгдээрээ гараа явсан. Тэгээ муу адил тэд нар яг үүрээр Есүс ирээд бас тороо яг хаяараа гэхэд маш их загсыг барьсан. Тэгээ яг тэр үед тэд нар яг Есүсийг мөн байна гэдгийг таниад тэгээ эрэг дээр гараад Есүс аль хэзээ талах загас бэлдсэн мэсэн гэхдээ тэд нарыг өөрсдийн барьсан талах загаснаас авчраараа гэдэг тэгээд хуваагаад эзний зоог барьсан. Тэгээд яг эндээс харахаар би яг санхүүгийн хүн. Тэгээ эндээс харахаар Петр ерөнхийдөө хөрөнгөтэй хүн байсан юм байна. Завтай хүн байсан байна. Завгүй байсан бол Есүсийг баахан дагаж явж яснаа хурж яшуу загсанд явах боломжгүй тийм үү. Хин нэгнээс завь болно магадгүй завь олдооч үгүй ч янз бүрийн асуудлууд байх магадлалтай. Гэхдээ би зүгээр тэгэж харсан. Ер нь бүх зүйл сайн мэдээний номнууд дээр ч гэсэн бүх зүйлсээ хаяад Есүсийг дагсан гэсэн. Дараа нь Иохан номон дээр ч гэсэн тэд нар завьтай явж байгаад бас адилхан тэр бүх зүйлсийг орхиод Есүсийг дагсан.
Тэгэхээр яг энэ зүйлсийг харахаар нэг тийм амар ингээд нөгөө юу хөө Есүс хэрвээ ирээгүй бол Петр нэг ямарсан загсчлаад загсаа зараад ч юм уу ингээд амьдраад байх боломжтой тийм л хүн байсан юм байна гэж харж байгаа. За тэгвэл яг манай цуглаан ч гэсэн бас тий үнэхээр ингээд бизнесээ хийгээд ч юм уу ингээд амьдраад байх боломжтой хүмүүс бас бий болсон бас тогтсон байна тий нэг үе бодвол одоо Христийнхэн бол гээд айгу муулдаг байсан тэр үеийг бодвол бид нар бас яг Петр шиг бас бага талбартаа бас юм өөрийн гэсэн байр суурьтай хүмүүс бий болжээ гэж харж байна. Тэгээ яг Петр бол яг эндээс харуул ер нь бол мэдээж бүх дагалдагч нарыг ингээд тэргүүлдэг байсан ч гэсэн өөрийгөө зүгээр ахлагч би бол та нарын ахлагчаа гэж өөрийгөө танилцуулсан. За дараагийн нэг зүйл нь болохоор Петр юу гэж өөрийгөө танилцуулсан бэ гэхээр би бол Христийн зовлонгийн гэрч мөн гэж танилцуулсан. Тэр үнэхээр Христийн зовлонгийн гэрч мөн үү гэвэл бид нар маргашгүй тэр гисмэн цэцэрлэг чидүүн ууланд Есүс залбираад тэг хөлсөө туслуулаад залбираад тэгж яхад хуулийн багш нар Есүсийг баривчлах гад ирсэн тэг харанхуй шөнөөр амар олуулаа. Тэр үед нэг Библиэлд нэг хүн нэг зарцын чихийг тас завцсан гэж гардаг. Тэгээд Есүс тэр хүний чихийг буцааж наагаад идгээсэн гайхамшигыг үйлцсэн яг тэр үед. Тэр хүн бол Петр байсан. Тэр чих тасддаг нөхөр ерөөсөө Петр байсан бас. Тэгэхээр тэр бас Есүс бол за би бол загалмаа цовдлогдноо намайг хүмүүс барина. Ер нь бол би үхнэ гэдгийг хэлээд байсан учраас магадгүй сэлэм биед зүүж явсан баг. Тэ би ямарсан өөрийн аргаараа багшигаа хамгаална. Тэ өөртөө итгэлтэй ш. Ямарсан би хамгаална. Юу гэж би байж яхад зүгээр бариулаад алуулж идэж гэдэг юм. Тэр өөрийн оюун бодлороо Бурхныг хамгаалахыг хүссэн баг. Түүний дараа юу болсон бэ гэхээр Есүсийг баривчлаа явсан. Мэдээж бужигнсан олон юм үүмэн саман болж байгаа тэр үед Петр нуугдаад яг Есүсийг ингээд тэр буруутгах гад авч явах үед нуугдаад хойноос нь чимээг үхэн дагаж очиод харж исэн. Яг тэр үед Есүс Петрийг гуравантаа чи нөгөө Израилийн Назарын Есүсийг дагдаг хүн би юм биш юм уу гэдэг. Үгүй ээ биш ээ гэж өсвөлдөө 3 дахь удаад нь тий бүр бохомдаа тий хараал тавиад үгүй гэдгийг илэрхийлсэн. Харин яг тэр үед дахиад авсан. Тэгээ яг Есүсийн тэр түүнд хэлжсэн дээ чи намайг дахиад авдахаас өмнө 3 та үгүйсгэх болно гэдгийг санаад тэр маш их гимшсэн гэж Библиэлд бас хэлэгдсэн байна. Тэгээ яг энийг харуул Петр бас яг Есүсийн яаж тэр гисмэн цэцэрлэгт бас яаж ямар байдалтай байсан, дараа нь баригдаад ямар байдалд очсон бэ? Яг тэр зүйлсийг харж ирсэн учраас мэдээж тэр яг Христийн зовлонгийн гэрч бол мөнөөс мөн боход байсан. За дараагийн нэг зүйл нь болохоор илчлэгдэх алдрыг хуваалцагчийнхаа хувьд гэж. Би бол Христийн илчлэгдэх тэр алдрыг хуваалцагч юм аа. Есүс Христ энэ дэлхийд ирсэн шигэ энэ дэлхийгээс явсан шигэ хизээ нэг өдөр дахин ирнэ. Харин тэр дахин ирэх өдөр өгсөн амьд бүх хүнийг шүүхээр ирэх тэр өдөр Петр бас яг Есүсийн өмнө нүүр бардам яг үйлчлэлтэй байна гэдэгтээ итгэлтэй байсан учраас би Есүсийг яг Бурхныг эргээд ирэхэд тэр Бурхны тэр алдрыг хуваалцах тэр баяр хөөргийг хуваалцах тэр нэгэн байх болох байх юм байна гэдгийг гэж өөрийгөө ийхүү 3 байдлаар танилцуулсан. Нэгт нь ахлагч, хоёрт нь би бол Есүс яг зовлонгийг би бол гэрчлэлтэн. Харин гуравт нь түүнийг энэ дэлхийд эргээд ирэхэд би түүнтэй яг баяр хөөртэйгээр уулзах болно гэдэг. Тийхүү яг ийм хүнийхээ хувьд та нарын дундах ахлагчдыг би ятгаж байна гэж хэлж байгаа. За тэгээ би за яаж зүгээр яах вэ? Энд чинь 33 жил болсон сүм дээр номлох байгаа хүн янз бүрээр байлаа. Тэгээд сүултээ Chat GPT гэж нэг нөхөртөө жоохон хэрэлдлээ л дээ.
Тэгээ бид эндээс нөгөө ахлагч гэдэг үгийг ер нь юу гэдэг ингээ хайлгуулсан. Тэгээ ер нь ахлагч гэдэг үгийг надад юу гэж энэ бол нийгмийн сүлжээ шүү дээ. Бид нар хүссэн юм асууж болно. Тэгээд эндээс асуусан чи ер нь бол ахлагч бол манлайлагч гэдэг үгтэй юм төстэй. Ижил утгатай яг адилхан утгатай. За тэр утга нь яг юу вэ гэхээр удирдан чиглүүлэгч. За бусдыг урамшуулж, нөлөөлж, нэг зорилгын төлөө хамтдаа хичээхтэн тусалдаг хүнийг хэлнэ гэж. Нэг юм зорилгын төлөө явахт нь ингээд тусалдаг. Тэгээ энэ нь зөвхөн удирдлагын албан тушаалтай хүнийг хэлэхгүй. Ямар ч нөхцөлд бусдад эргээр нөлөөлж чадаж байгаа хүн левел түүнийг манлайлагч буюу ахлагч гэж хэлнэ гэж. За тэгэнгүүтээ надаа ийг манлайлагч бол хоёр төрөлтэй байгаа гэдэг. За ямар хоёр төрөл гэсэн чинь албан ёсны манлайлагч, албан бус манлайлагч гэнэ. Нэгээс нь албан ёсны ахлагч, албан бус ахлагч гэж байна гэж юм л. За тэр нь юу вэ гэхээр албан ёсных нь бол ойлгомжтой тийм үү? Хааны газраас томилогдсон юм уу, хин нэгнээс томилогдсон эсвэл нэг юм эрх мэдлийг одоо өөртөө авсан. Албан бус яг ахлагч манлайлагч маань бол ерөөс ямар ч юм албан тушаалгүй. Зүгээр л эргэн тойрны тэр хүмүүсийнхээ итгэлийг олцсон, тэдэнд нөлөө үзүүлж чадах тэр хүнийг л ахлагч манлайлагч. Тэгээ би яг энд та бүхнийг ятгах гэж. Үрдэн гэгээчүүдээ та нар бол бүгдээрээ ахлагч нар юм аа гэж. Тийм ээ? Яагаад тэгж хэлж байгаа вэ гэхээр өнөөдөр бид нар сая хүүхдийн цуглааны кемп болсон. Тэгээд би эренгүүтээ за манай биологийн нөхөрчгүй бол амар идэвхтэй байгаа юм байна. Тэгээ айгүй мундаг ажиллаж байна. Та нартай талархаж байна гэж хэлмээр санагдсан. Тэгвэл яг зүгээр хамгийн энгийнээр харуул бид нар яг гэр бүлдээ ингээд үр хүүхдтэй болцсон. Тэ? Тэгтэл бид яг тэнд бол ахлагч байгаа байхгүй юу? Үр хүүхдүүдийнхээ эцэг их хідэж гисэн бид нар яг сүнсний хувьд бол бид нар тэдний чиглүүлэх ёстой ахлагч нар байна. За нөгөө талаас харуул бид нар яг эзний үгийг авсан сайн мэдээг сонссон яг эзний хүмүүс учраас яг өөр өөрийн тэр ажиллаж байгаа талбар өөр өөрийн оршин байгаа тэр газараа ерөөсөө эзний үгийг тунхагласан тэр ахлагч нар юм байна гэж харсан. Тэгэхээр үрдэн гэгээчүүдээ бүгдээрээ ахлагч нар юм байна. Албан бус ахлагч нар юм байна. Энэ албан ёсны ахлагч байгаа. Албан бус ахлагч нар бас сууж байна. Тэгэхээр та бүхэн яг ахлагч гэдгээ өнөөдөр мэдэж авлаа. За тэгээд 5:2 дээр ахлагч нарт юу гэж хэлсэн бэ гэхээр та нарын дунд байгаа бурхны хонин сүргийг хариул гэж хэлсэн. Ахлагч нарт үүрэг өгөөд ш Петр. Петрт болохоор Есүс амьд ахуудаа бас үүрэг өгсөн. Тэрийг болохоор Иохан 21 дээр би эндээс уншиж байна. Тэднийг өглөөний хоолой идэж дуусгаад Иохан 21-ийн 15 дээр тэднийг өглөөний хоолой идэж дуусгаад Есүс Симон Петрт Иохны Симоно чи намайг эднээс илүү хайрладгүй гэж асуухад тэр тийм ээ эзэн танд хайртайг минь та мэднэ гэв. Есүс түн хургнуудыг минь тижээ гэлээ. Дахин Есүс хоёр дахь удаага түн Иохны Симоно чи намайг хайрладгүй гэхэд тэр түн тийм ээ эзэн танд хайртайг минь та мэднэ гэв. Есүс түн хондийг минь хариул гэлээ. Есүс түнд гурав дахь удаага Иохны Симоно чи намайг хайрладгүй гэв. Чи намайг хайрладгүй гэж тэрээр гуравтаа асуусан учраас Петр гуниглав. Тэр эзэн та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь та мэднэ гэв. Есүс түнд хондийг минь тижээ гэж хэлсэн байна. Тэгээд энэ бол эзний үг. Тэгэхээр Есүс Петрийг гуравтаагаар өөрийн хондийг тижээ. Өөрийн хондийг хариул тэднийг минь асраарай гэж захисан. Тэгээ яг энэ зүйлийг бас яг Петр буцаагаад яг өнөөдөр ахлагч болсон та нарт өнөөдөр ахлагч гэдэг нь мэдсэн шүү дээ цөмөр. Ахлагч болсон та нарт энэ үгийг хуваалцж байна. Та нарын дунд байгаа Бурхны хонин сүргийг хариуллаа гэдэг. Тэгэхээр яг биднэрт бас энийг үүрэг ирж байна те. Одоо яг энэс өмнө за манд юу чамаасан пасторл залбирч нээз. За мандах пастор урд гарч нээз гэ. Үгүй ээ. Яг
Үүрт ингэж бид нар бүгдээрээ ахлагч нар учраас Бурхны хондийг тижээхэд бид нар яг оролцох ёстой байна гэж харсан. Тэгээд энээс цаашаа харахаар ингээд ахлагч хүн ямар байх ёстой вэ? Дараа гэдээ ингээд явж байгаа. Тэгээ би дахиад нөгөө чат GPT-г нөхөрсөн. За нөгөө манлал ахлагчийн ер нь гол шинж чанар нийгэм яг юу гэж харж байна гэдгийг жоохон сонирхсан байхгүй. Библи бол ойлгомжтой тий. Та нар амар их сонссон баг. Тэгэхээр нь жоохон Библиэд сөргөлдүүлэх гээд ингэж харьцуулах гээд. Тэгсэн ахлагч хүн бол алсын аргатай хаашаа яаж хүрэхээ мэддэг. За нэгдүгээрт нь тэгээ хоёрт нь болохоор урам зоригтой. Өөрөө урамтай, бусдыг урамшуулж чаддаг бай, тийм ээ. За гуравт нь болохоор хариуцлагатай. Хийж байгаа үг үйлдэлтэй эзэн болдог. Дөрөвт нь сонсож чаддаг. Бусдын санаа бодлыг хүндэтгдэг. За тавт нь бусдыг хөгжүүлдэг. Багийнхаа тэр гишүүдийн өсөлт хөгжилтөнд дэмждэг. За зургаад нь шийдвэр гаргах чадвартай. Хүнд үед зөв шийдвэр гаргаж чаддаг. За долоод нь ёс зүйтэй. Зөв зүйлд тууштай зогсож чаддаг гэж. Чат GPT минь ингэж хариуллаа. За тэгэнгүүт би эргүүлээд Библиэд өгвөл юу гэж байна гэж. Харсан чинь албатлагаар бус харин сайн дураар Бурхны хүслийн дагуу харгалзан бохир ашигын төлөө бус харин хичээл зүтгэлээр өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус харин хонин сүрэгтэй үлгэр дуурайл болоо гэж. Амен. Тэгээ бид нарын нэг ийм онцлог байдаг. Цуглаан дээр ирэнгүүт за пастор намайг нэг тгээ хийгээрэй гэлжүүл хий да. Эсвэл явж исэн чинь те хин жаргал хурж ирээд та тэр хогийг асгачаач гэж хэлвэл за асгах чи те тэрнээс нааш бол асгахгүй. Яагаад ихээр надад хэлээгүй. Даалгавар өгөөгүй. Яг ийм албан ёсны даалгавар хүсээд байдаг бүх зүйл дээр нэг юм зочин шигтэй ингээ орж ирчээд ингээл нэг л юм зочин шиг байцаад байдаг. Харин Библиэлд биднэрт юу гэж ятгаж байгаа гэхээр ерөөсөө албатлагаар бус сайн дураар хийгээч. Сайн дураар. Таныг сайн дураар хийж ахад чинь хизээч пастор хурж ирээд яах гэж энийг хийсэн юм бэ гэж хэлэхгүй байхгүй юу? Буруу юм хийгээгүй. Сайн дураараа. Тэ? Зөв зүйлийг хийж байгаа бол хизээч буруутгахгүй. За дараагийнх нь болохоор Бурхны хүслийн дагуу харгалзан бохир ашигын төлөө бус харин хичээл зүтгэлээр. Мэдээж Бурхны хүслийн дагуу бид нар үйлчлэх хэрэгтэй. Бид нар чинь нөгөө хонин сүргийг хариулах гэдэг хүмүүс шүү дээ. За бохир ашиг гэдэг ингэнгүүт манайхан бас шууд утгаараа айгу ойлгоод ингээд мөнгө төгрөгтэй надад мөнгө төгрөг ямар ч хамаагүй шүү дээ. Нөгөө жаргал бүгдийг мэддээ шүү дээ. Цуглааны санхүү махэгтэй. Надад түвэж хамаагүй юм бохир ашиг надад бол хамаагүй гэж бодож болохгүй. Энийг өөрөөр харъя цөмөрөө. Бохир ашиг гэдгийг ерөөсөө бид нар алдар нэр төр өөрийгөө дүгийлгэх бусдад өөрийгөө сайрхуулахын тулд гэж харвал илүү бид нар бууж ирэхээр байгаа. Бид нар тэ ингээд хүний нүд нөгөө бид нар ингээд сонсоод идэв штэ фарисеучуд ингээд бартам залбираад энэ. Яг амьдрал дээр заримдаа бид нар яг өөрсдөө яг тийм болцсон гэдэг. Тэ ингээд нэг одоо байхыг хүсэл ингээд хүн мэдлэхгүй бол өөрөө мэдлэхгүй те. Тэгээд ингээд нэг юм оддын жоохон юутай эсвэл нэг өөрөөрөө за би бол юу нь бас гайгүй хэнийг бодож бас гайгүй амьдраад байгаа шүү дээ. Ажил төрөлтөө бас гайгүй гэх ингээд энэ чинь яг өөрийгөө дүгийлгээд байгаа байхгүй бид нар яг хичнээн ингээд бид нар шууд хийхгүй ч гэсэн бидний дотоод мөн чанарыг бурхан мэдж байгаа шүү дээ. Бид нар ингээд жижиг юмар бурханыг хуурах гэдэг байгаа байхгүй. Өчүүхэн юм өөрийнхөө агуу тэр бурханы тэр майн оюун бодол ухааныг бид нар өөрсдөө тархин дотор орж багтаад сэтгэгээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас яг тэгж болохгүй юм байна. Бид нар бохир ашигын тулд биш мөн хичээл зүтгэлээр яг бид нар үнэхээр хийж байгаа бүхий л зүйлсээр Бурхныг алдаршуулахын тулд магадгүй бидний гарын үр жимс яг
Бурхны алдрын төлөө байгаасаа. Миний өөрийгөө дүйлгэж байгаа магадгүй бурхан алдаршихын тулд байгаасаа. Магадгүй миний хийж байгаа тэр хинт ч мэддэхгүй хийж байгаа тэр зүйлс нь бурхныг алдаршуулахын төлөө байгаасаа гэж хичээл зүтгэн яг ийм чармаа хичээл зүтгэх гэдэг чинь ерөөсөн юм тий маш их чармааж хийхийг хэлж байгаа. Яг өөрсдөө даалгасан хүмүүсийг ноёлох бас харин сонин сүрхтэй үлгэр дуурайл бол гэртээ очиад те за ви дарга штэ та нар одоо дарга орж ирэхэд яхаа те улаан юус татсан дарга шиг ухтаж аавал да гэ гэрийнхнээ тэгвэл алуулна эцтэй орон дотаа зүгээр тэгэхээр бас яг нөгөө ноёлох биш гэдэг бол яг энэ байгаа. Бид нар яг үр хүүхдүүдтэй бид нар яг үйлчилж идэг тий. Магадгүй заримдаа бид нар бас ажил дээр ч гэсэн бусны төлөө үйлчилж идэг. Өөрийгөө даруусгаа тий чадахгүй мэдхгүй байгаа хүмүүс мэддэг чаддаг юм хуваалцах байдлаар. Тэрнээс энийг мэддэг юм уу? Орох ш чадахгүй юу гэ тий. Одоош гэдэг. Тэгхгүйгээр бас яг ингээд эзний хүмүүс учраас өөрийгөө даруусгаад яг ингээд яг тэр эзнийг таньж мэдхэд нь бид нар туслахын тулд үлгэр дуурайлтайгаар амьдрах үйлчлэх ёстой байна гэж харж байна. Тэгээд та бүхнийг уриалж байна. За тэгээд дараагийн хэсэг маань болохоор 4-р хэсэг рүү шилжиж байна. Тэгээд тэрүүн хончин гарч ирэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авнаа гэж. Бид нар яг нөгөө заримдаа ингээм амьдралын үнэт зүйлээ яг юу вэ гэдгээ мартчихдаг. Ингээд нэг юм гоё хаустай байшинтай болоод юм уу бизнестэй болоод алан даа гэлтэй. Тэгээ яг би бас нэг хэсэг яг тэгсэн. Би нэг тэнд нэг юм хийж байгаа. Тэгээ юу цуглаанд явах бүтэнсэн өдөр за би дараагийн бүтэнсэн байгаа шүү дээ. Би дараагийн бүтэнсэн өөрчлөлт амьд байна гэж итгээд байгаа байхгүй. Бурхан залбираад тэгсэн ирнэ миний зүрх сэтгэл бол өөр газар те. За би нэг тийм би болох гэж байгаа гэх нөгөөтг ханаас хөөцөлтэй. Тэгэл яг тэр маань өөр амар бардам байгаа байхгүй. За би энийг бол болгосноо бурхан байж бурхан те. Би нэг юм дөрөв арифметикийн 4 үйлдэлийн дотор бол нэг 20 жил ажил хийсэн бас гайгүй. Нэг алдаад ах нь ховор шүү. Эдгээр гэх ер нь жоохон бардам талтай үзээд яг унсан. Харин яг бид нар яг амьдралын гол зорилго бол үнэхээр яг биднэрт эзний агуу захирамж байгаа тийм. Дэлхийн өнцөг болон хүртэл миний эзний сайн мэдээг тунхаглагч бүх үндэснийг дагалдагч болоод харин тэр зүйлсийг хийж байхад биднэрт юу ирэх вэ гэхээр мэдээж эзэн Есүс Христ энэ дэлхий дээр ирнэ. Тэр үед бид нар магадгүй бизнесээ за дараагийн 5 дахь бүтэнсэн өдөр цуглаан тавина гэж хэлсэн чинь 4 дахь өдөр нь бурхан үрээд ирвэл тэгээд баларх гад нь шүү дээ. Тэгээ яг бурханыг ирэхэд бас яг нүүр Петр шиг яг нүүр бардам байх. Яг тэрүүн хончныг ирэхэд бид нар бас тэр алдрын гандашгүй титмийг хүлээн авахыг хүсэж байна. Та бүхнийг ч гэсэн итгэлээ сахиад үнэхээр яг тэрүүн хончныг ирэхэд тэр алдрын титмийг аваасаа гэж хүсэж байна. Бид нар бүгдээр яг тэр зүйлийг төлөө хичээнгүүлэн зүтгэе гэж уриалж байна. Тэгээд яг үнэхээр яг Есүс Христийн хаанчлал ирэхэд тэр бид нар тэр шагналыг авна шүү гэдэгт итгээрэй. За тэгээд дараагийн хэсэг рүүгээ орж байна. Тэгээд энэ бол итгэгч болон залуус зориулсан хэсэг байгаа. Энэ маань үүнчлэн залуусаа та нар ахлагчтай захирагдаа. Тэгээд энийг янз бүрээр хүлээж авч болно. Үр хүүхдүүдтэй бол та нар одоо миний үгэнд дуулууртай байгаарай гэж нэг хэлж болно. Айл эсвэл сүмийн итгэгчид үнэхээр яг бурхны томилсон тэр ахлагч пасторудад захирагдаарай. Тэдний үгэнд бас дуулууртайгаар ороорой, дуулуур тэднийг дагаарай гэж. Тэгээ яг бас би талархаж байна. Өнөөдрийг хүртэл бид нарыг бас яг эзний үгэн дотор бид нарыг хөтлөн дагуулах ахлагч пасторудтай бидлэж аваад бурханд үнэхээр талархлыг өргөмөр байгаа. Тэгээд
Үүний дараа та бүгд бие биендээ даруй хандах байдлаар хувцал. Учир нь Бурхан Бартимыг эсэргүүцдэг, харин дарууд нэгүслэг өгдөг. Тэгээ бас яг энэ даруй байдлыг энд болохоор даруй байдлаар хувцал гэсэн байна л да. За өөр сүүлийн 19 оны орчуулгаар болохоор даруй байдлыг өмс гэсэн байна. Тэгээ даруй байдал гэдэг бас яг зүгээр юм нэг дээ дараа би дараахан бистэй Есүсийн хүн гэх нэг номоогоо л те хүн гэрж яас гэлээ. Тийм байх асуудал биш. Энийг шууд утгаар нь ойлгох хэрэггүй. Харин өөрийн мэдлэг боловсрол ч юм уу, өөрийн нийгмийн байр суурь ч юм уу, өөрийн хөрөнгө чинээ ч юм уу, өнөөдрийн байгаа байдалтай битгий ийм юу байгаа ч гэтгэл үгийг хэлж байгаа. Даруй байдал гэдэг. Энэ зүйлсээ даруй байгаач. Бурхан чамайг ивээсэн байна. Үнэхээр чамд мэдлэг боловсролыг олох боломжийг олгосон байна. Бурхан талархаад даруй байгаарай. Үнэхээр нийгмийн байр суурийг чамд өгсөн байна. Бурхан талархаад тэр даруй байгаарай тэр зүйлдээ. Тэ? Үнэхээр чамд хөрөнгө чинээг Бурхан нэгүслээд өгсөн байна. Тэгвэл чи тэр зүйлийнхээ төлөө даруй байгаарай. Тэр зүйл бол чиний хувьд одоо бардамнах тэр зүйл биш. Тэр зүйл бол Бурханы мотор дор байгаа тэр зүйл учраас Бурханы ивэл нэгүслийг харахтаа тэр зүйлд та нар даруй байгаарай гэж хэлж байгаа. Түүгээр бүү сайрхаарай, бүү бардамнаарай гэж бид нарыг бас жатгаж байна. За тэгээд 6-аас 7 дээр иймд Бурханы хүчрхэг мотрын дор өөрсдөө даруй байлгах. Тэгвэл зохистой цагт та нарыг өргөмжлөнө. Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо түүнд өг. Тэгээ сайн мэдээний нэлээд олон хэсгүүдэд дээр ингээд өөрийгөө өргөмжилдэг бүх нь номхруулагдаж харин өөрийгөө даруй байлгах хэсэд нь өргөмжлөгдөнө гэж бичсэн байдаг. Тэгээ бид нар бас яг үнэхээр Бурханы өмнө өөрсдийн тэр сайрах нийгмийн хувьд бид нар ингээд сайрхаж болох үс тэр нэг зүйлсээ даруй байх хэрэгтэй юм байна. Тэгээ би жишээ нь одоо санхүүгийн хүн тий. За Бурхан минь хоёлаа бол энэ Монголын санхүүгийн юм уу хөдөлмөрийн хуулийн талаар бол нэг яриад хэрэггүй те гэдэг. Та бэжээ. Би жоохон яагаад хэ. Гэхдээ бид нар чадахгүй. Бид нар яг ингэж иймэрхүү сэтгэлгээгээр яг юм өөрийнхөө юм бяцхан тархин дотроо бид нар өөрсдөө Тэнгэрийн оддыг тоолж дийлэхгүй гэж түүнийг бүтээсэн Бурханыг эндээ багтаах гэдэг байхгүй. Тэр нөрөө бид нарын буруу ягаад гэдэг. Яг даруй байх хэрэгтэй. Үнэхээр тэ нисэж жигүүртний шуудыг хүртэл тэр нэг нисэж байгаа Монголд аюу Улаанбаатар хотгоо амтэн сайтай тэ болжмын боломж иргэн. Ягаад өгөхгүй юм бүү мэд. Жилийн 4 үйлрэл амир бид нар бол баг гадаа байвал өгөхээр л байгаа. Тэгээд болжмрууд бол амьд болжмөр байна хэрэг байна тэ ингэж байгаад байдаг. Аюу гайхалтай. Бурхан бас яг тэрийг хийж байгаа байхгүй. Тэр бид нар яг тэрийг яаж амьд байгаад байгааг мэдэхгүй ирнэ. Тэрийг бүтээсэн Бурхантай ингээ харцалтаад байгаа. Мань чи чадна штэ л гэлээ. Яг Бурханы өмнө даруй байх хэрэгтэй. Тэгээ хэрвээ яг тийгвэл Бурхан та нарт яг тэр товсон өдөр товсон цагт та нарыг бэлхам дүүрнээр нэгүсэж та нарыг өргөмжлөнө. Харин тэр цагийг ирэх хүртэл та нар өөрсөндөө байгаа тэр нэг өчүүхэн зовлонгуудыг зүгээр Бурханд хай. Бүх тэр асуудлуудаа зүгээр Бурханд өг. Та нар шийдэж чадахгүй угаасаа. Би ингээ өөрөө шийдэх гэж зөндөө оролцсон тэгээ өвдөлгөөцсөн. Тэр туршлагаасаа ярьж байна. Тэгэх болохоор бүх тэр асуудлуудаа Бурханд тавь. Бурхан ариун сүнсээрээ дамжуулаад та нарын төлөө ёолон байж зуучлан залбирж байгаа Бурхан. Таны асуудлын төлөө. Гэсэн чинь та за байж мань чи өөрөө тий. Ариун сүнсээр байж бити ингээ яолж молоо тий. Би өөрөө тийм бардам биш тий. Би яг ингээ зүгээр эн чинь ингээ тоглоом болгож яриад байгаа боловч зүгээр яг ингээ энгийн байдлаар ингээ харуул ер нь бол тиймэрхүү байгаад байгаа байхгүй бид нар. Би ч өөрөө яг тийм. Тэгэхээр яг бүхий л зовнил асуудлуудаа Бурханд ингээд Бурхан өөрөө мэдж байгаа. Таны бүх асуудлуудыг Бурхан мэдж байгаа. Харин тэр хамгийн зохистой, хамгийн тэр зөв цагт нь танд тэр асуудлуудыг даг
Бурхны хувьд тэр бол нэг юм алга ургуулахын төдий л асуудал. Танд амар хэцүү асуудал байх. Гэхдээ тэр бол Бурхны өмнө алга ургуулахын төдий асуудал шүү гэж. Тэгээ 8-аас 11 дээр саруул ухаантай сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөж болох диавол нь хин нэг зариглагахаар хайж буй архирах арслан мэд энд тэнд явдаг. Харин та нар бат итгэлээр түүнийг эсэргүүц. Дэлхийд буу ах トゥ нар чинь адилхан зовлон идэлж байгааг та нар мэднэ. Христ дотор та нарыг өөрийн мөнх алдарт дуудсан бүх нэгүслийн бурхан өөрөө төр зур зовсны чинь дараа та нарыг төгс болгож баттгаж бэхжүүлж байгуулах болно. Сүр хүч нь үе үед байх болтугай. Амен гэж. Тэгээд яг бид нар яг энэ цаг үед сонор сэрэмжтэй байх гэдэг зүйл бидний хамгийн том асуудал болсон. Эрүүл ухаантай сонор сэрэмжтэй. Маш олон буруу одоо гаж урсгалууд юм уу? Маш олон нийгмийн сөрөг зүйлсүүд бий болсон. Сатан илүү хүчтэй ажиллаж байгаа үрд ингээчүүдээ бид нараас хүчтэй ажиллаж байна. За би нэг өөрийнхөө түүхээс хуваалцаад би өнгөрсөн нэг 15 жилийн хугацаанд ийм иргэний нийгмийн байгууллагад ажиллалаа. Тэгээд сүүлийн 5 жил би нэг иргэний нийгмийн байгууллагын бас нэг юм Монгол байгууллага ингээд төсөл хэрэгжүүлээд ажилласан. Тэгээд эндээс харахад цаан чинь нөгөө лесби, гей нөхдүүд чинь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын холбооны банкнаас мангар их мөнгө аваад бүхэл бүтэн 365 өдрийн хөтөлбөр зарлаад ингээд сургууль, цэцэрлэг та нарын мэдэхгүй байгаа бүх газруудаар явж байна. Сатан тэнд ажиллаж ш, маш хүчтэйгээр ажиллаж байна. Тэнд өөрийн тэр буруу зүйлсийг сурталчлахын тулд тэднэрт маш одоо чадваржуулах ажлууд гэж. Лесби, гей тэр хүмүүс маш их гадаад руу явж одоо юм сургалтанд хамрагдаж тэндээс хилний бод чадамж бусад нөгөө явсан уу ясцун юу гэдэг лээ явсан уу ясцун гэж үг вэ штэ. Ингээ газар үзээ яваад байгаа байхгүй. Газар үзээд юм сонсоод нүд тайлаад нөгөө галуу шувуудын махыг манусаас төрүүлээ идээд тэг хурж ирээд хүмүүсийг тархитж чинь тэнд бяцхан хүүхдүүдийг тархитж чинь. Тэгээ түүнээс гадна гаж урсгалуу тийм ээ янз бүрийн арга хэрэгжилж байна те. Зүгээр захаа задаггүй цацж байгаа мөнгө төгрөгийг ярих ч юм биш. Бидний бурхан бол цор ганц бурхан байгаа. Тэр мэдж байгаа яг. Энэ бүхэн бол буруу юм аа. Угаасаа энэ бүхнийг би болно гэдгийг ч угаасаа хэлсэн. Харин Петр бид нарыг ятгах чинь эрүүл ухаантай сонор сэрэмжтэй байгаач. Сатан архирах арслан мэд гитжээ тий. Арслан ингээд араа юугаа олцоо барихын тулд гитжээгээд барьдаг тийм үү. Яг түүн лугаа адил яг ингээд бид нарыг алдаа ямар бид нарыг одоо яг юм алдах тэр агшныг хүлээг байж байдаг. Харин бид нар илүү их сонор сэрэмжтэй байж бид нар яг юу хийх ёстой вэ? Магадгүй яг өнөөдрөөс хойш үүртийг игээд цуглаа яг юуг харж цаашаа алхах вэ? Юуг харж алхвал бид нар яг Бурхны тэр товсон цаг хүртэл бид нар өөрсдөө бэлтгэх вэ гэдгийг ахлагч нараа бүгдээрээ бодцгоё. Харин энэ зүйлсийг хийхэд бол та нар Христэд итгэж байгаа тэр бат итгэлээр сатаныг эсэргүүц. Харин яг энэ дэлхийд зөвхөн бид нар ингээд шаналал ингээд яана гэдэг байгаа юм шиг. Дэлхийд тэр чигээрээ бидний адилхан ахын дүүс итгэж ахын дүүс бүгд адилхан зовж байгаа. Тэд нар бас адилхан яана гэж байж байгаа. Яг энэ зүйлсийг би бас өөрийн бие мэдэрсэн над дээр лютеран одоо чуулгануудыг санхүүжүүлдэг яг NLM гэх байгууллагыг төлөөсөн хүн хурж ирээд ингээд бид нар ингээд 20 гаруй жил ингээд Монголд ингээд сайн мэдээний үйлчлэл NLM байгууллага маань өөрөө Христийн сайн мэдээг тунхаглах тусгай зөвшөөрлөлтөй дээр нь нийгмийн үйлчлэлийн зөвшөөрлөлтөй байгууллага манай байгууллага бол тийм сайн мэдээний үйлчлэл хийх зөвшөөрлөгүй байгууллага байсан учраас бид нар тийм боломж байгаагүй. Харин NLM-ийн дарга над дээр ирээ юу гэж хуваалцсан бэ гэхээр бид нар ингээ 20 гаруй жил ингээл Монголын төлөө залбираад ингээл янз бүрийн төсөл хөтөлбөрүүд хийгээл эзний сайн мэдээг тунхаглах сүмүүдийг босгон байгуулах ингээл алхаад байсан. Эгийг харсан чинь бидний яг ажиллаж байгаа талбар дээр юм уу бидний боловсон хүчин дотор маань
ганц ч христч хүн байхгүй болцсон байна гэж. Ямар харамсалтай вэ? Тэд нар яг өөрсдийн зорилттой илүү тодор тавиад Христийн сайн мэдээний төлөө алхах гээд баг руугаа эргээ харсан чинь багийнхын донд нь ганц ч Христ итгэлтэй хүн байгаагүй. Энэ аюу харамсалтай мэдээ. Яг ийм зүйлсүүд бид нар тохиолдчихэ. Тэгээ яг Бурхан бас яг өөрөө гайхамшигтай хийн гэдэгт итгэж байна. Арга замуудыг бид нарт гаргаж өгдөг, өгж байгаа ч гэж би итгэдэг. Тэгээ харин яг Бурхан бид нарыг Христ доторх та нарыг гэж байгаа. Христ доторх Бурхан дотор алхаж байгаа та нарыг өөрийн мөнх алдарт дуудсан. Тэр өөрийн хаанчлалд дуудсан. Тэгээд өөрийн бүх нэгүслийг Бурхан өөрөө өөрийн бүх нэгүслийг Бурхан өөрөө та нарыг энэ дэлхий дээр ингээд нөгөө та нарын нөгөө амар асуудал чинь зүгээр төр зуурах гэдэг байхгүй. Төр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож баттгаж бэхжүүлэн байгуулах болно гэдгээ Бурхан өөрөө амласан. Тийм болохоор сүр хүч нь үе үед байх болтгоо гэж Бурханд талархлыг өргөмөр байна. Түүнийг яг магтмаар байна. За тэгээд миний хуваалцах хэсэг сүүлийн хэсэг рүү орж байна. Тэгээд энэ маань сүүлчийн залбирал хэсэг байгаа. Тэгээд 12-оос 14 дээр энэ нь Бурханы жинхэнэ нэгүсэл гэдгийг та нарт гэрчил сургамжлан бидний итгэмжид ах トゥ болох Силанаар дамжуулан товчхон бичлээ. Энэ нэгүсэл бат зогс. Та нартай хамт сонгогдсон Вавилон дахь чуулган болоод мөн миний хүн Марк та нартай мэдчилж байна. Хайрын үнсэлдээр би биетэйгээ мэдчлэгдэв. Христ доторх та бүгдэд амар амгалан байх болтугай. Амен. Тэгээ эндээс харахаар яг ингээд Петрийн 1-р Петр номыг дуусгаад тэгээд энэ номыг бичгэд хувь нэмрээ оруулсан, үйлчилсэн хүмүүсийг дурдсан байгаа. Тэгээ ингээ харахаар энэ 1-р Петр номыг Петр ганцаараа бичээгүй. Түүнд энэ номыг бичихт нь Силан гэдэг хүн тусалсан бай. Тэгээд энэ хүн маань бас яг Паултай бас ингээ сайн мэдээний үйлчлэлд яваад бас хамтрагч байгаа сайн мэдээний. Тэгээ мөн адил энэ миний хүн Марк гэдэг магадгүй тэр дотн хүнээс юм бол мэдгүй гэдэг тийм байсан. Тэгээ энэ Марк гэж бас нэг хүн байна. Тэгээ эдгээр энэ Вавилон дахь чуулган гэдэг бол тухайн үеийн Ром хамгийн Вавилон одоо хуучин гэрээний үед бол Вавилоныг хамгийн завхарсан одоо хот гэж нэрлэдэг байсан шиг Ром хотыг энэ шинэ гэрээний үед Вавилон гэж нэрлэж байсан итгэгчид. Тэгэхээр яг тэр чуулганд нас ингээд мэдчилж байна гэсэн. Тэгэхээр яг энд юу харагдаж байна гэхээр баг болж ажилтдаг гэдгийг харж байна. Баг болж ажилтдаг. Бид нар өнөөдөр яг ингээд зарим ахын дүүс маань ингээд гэртээ суугаа. За би гэрээсээ залбирчиж байгаа. Би гэрээсээ онлайнаар номлол сонсож байгаа. Тэ би эзэн дотор байгаа штэ гэдэг. Харин энэ зүйл дээр Бурхан бас ятгах гэж үгүй шүү. Та нарын сүм дээр ирээрээ. Та нар баг болж ажиллах ёстой шүү. Сатан, диавол та нарыг ямар ч ганцаараа явж ивэл та нарыг хав гэж авчин тэ. Харин яг та нар баг болоод яг тэр Бурханы сайн мэдээний төлөө нэгэн зорилгын төлөө ингээ нэгдээд яваач гэж уриалж байгаа. Тэгээ яг үүрнийг ингэж үжигсэн. Одоо бүгд тэр ахлагч нар гэдгийг мэдчихсэн. Тэгээ Бурханы хондийг бид нар яг хариулах гээд байж байгаа. Тэгээ яг бид нар энэ сүмд бид нар бас яг даруугаар сайн дураар үлгэр дуурайлаар тий би бинийг ингээд биенийхээ чадахгүй чаддгийг ингээд нөхөд үйлчлэх тийх цаг иржээ гэж хэлмээр байна. Тэгээд яг бүгдээр яг нэг баг нэг бие болоод үйлчилъя гэж уриалж байна. Тэгээд өнөөдрийн хуваалцсан эсвүүдэд дүгнээд хэлэхэд тэгээд яг бид нар бүгдээр яг байгаа газартаа өөрийн оршин байгаа яг тэр газараа үнэхээр яг ахлагч шүү. Тийм болохоор яг эхлээд чи ахлагч хүн юм бол эхлээд яг Петр шиг бүх зүйлсийг хаяад яг Бурхныг тэр таньж мэдхэд суралцаач гэж уриалмаар байна.
Тэгээд үнэхээр чи ахлагч гэж өөрийгөө бодож ивэл тэр Бурхны хондийг сайн дураараа Бурхны хүслийн дагуу тэгээд хичээл зүтгэлтэй чармаалтайгаар үлгэр дуурайлтайгаар ингээ хончлоо гэдгийг сануулж байна. А тэгвэл бид нар яг Есүс Христийг энэ дэлхийд дахин ирэхэд бид нар яг Петртэй хамт нүүр бардам ингээ алдрын титмийг авах гээд ингээ. Тэгээд би бас тэгж боддог гэсэн. За яг би нэг цуглаанд алдаг оног яваал ингээ. Ямарсан эзэн таны мөнхийн усад нэг овоохотой ч гэсэн болчих байлгүй дээ гэдэг гэсэн. Харин Бурхан үгүй минийхөө чи бол ахлагч. Тийм болохоор миний хондийг хариулаарай гэж хэлж байна. Тэгээ та бүхнийг ч гэсэн бас яг тийм хүн ятгах байгаа. Тэгээ яг ингэж хондийг нь хариулахдаа харин та нар даруугаар даруу байгаарай. Өөрсдөө даруу болгоно. Даруу болох гэдэг түрүүн би арай өөрөөр тайлбарласан тий. Тэр өөрийн тэр ийм зүйлсийг бүгдийг нэг авч хай. Зүгээр хов хоосон болох. Тэгээ өөрөөрөө бүү сайрхаач тий. Чи мэддэг байж болно, чаддаг байж болно. Чамд мөнгө байж болно. Тэгвэл тэр мөнгөө байхгүй нүг. Одоо шат мөнгөтэй болж байгаа шүү дээ. За тэгээд өөрийн тэр хэцүү байгаа тэр асуудлуудаа зүгээр хай. Тэр бол Бурхны үнэхээр жижиг асуудал. Бурхан хэлсэн шүү дээ. Түр зуур зовсны чинь дараа гэдэг байна шүү дээ. Түрхэн зуур та нар тэрийг амар юм дааж давшгүй би зовлон зүдгүүр гэж ойлгоод байгаа. Уучлаарай та нар ганцаархнаа зовоогүй. Харин энэ зүйлсийг бүгдийг орхиод Бурхантай ярилцаж түүнд бүх зүйлээ өргөж түүнтэй хамт алхаарай. Тэгвэл Бурхан яг чиний дэргэд чинь байд чиний өмнөөс ариун сүнсээр яолон бай залбирдаг гэдгийг сануулж байна. Тэгээд цөмөр яг Бурханы тэр мөнх алдрын төлөө хамтдаа зүтгэе. Тэгээд яг Петр, Сила, Марк шиг бид нар яг эзний алдрын төлөө юм хамтдаа нэг баг болоод үйлчлэе. Яг Христийн нэг бие болсон та бүгдд нь энэ яг Бурханы амар амгалан дүүрэн байх болтугай гэж ерөөё. Баярлалаа. Аамен.